За зөвхөн мас ментөрийн орноос мэдээлэл шууд дамжуулж байна. За эх оны төсөв ихний хилцүүлгийг хийсэн энэ 7 хоногт улсын хурлын чуулганаар 2 дахь төсвийн хилцүүлгийг хийх юм. За үүнтэй холбоотойгоор улсын хурлын гишүүн Саран чулуунаас за төсвийн ил тод байдал за хүртээмжийн асуудлаар тодруулах гэж байна. Тухайлбал өнгөрсөн жилээс хойш одоо хүртээмжийн асуудал маш хангалтгүй байна гэж та шүүмжилж ирсэн. Гэтэ энэ одоо сүүлийн нэг жилийн хугацаанд ямар ахиц дэвшил гарсан бэ? 26 оны төсөвт яг хүртээмжийн асуудал хэр бодиттой сууж өгсөн байна. За би яг одоо энэ дээр л айгүйх гомдолтой байгаа байхгүй яа. Тэгэхээр яг одоо төсвийн захирагч бүр яам бүр засаг дарга бүр хөгжлийн бэрхшээлтэй манай орон нутагт бидний хараа ийм хүмүүс байна. Энд нь зориулаад энэ төсвөөр ийм хийхэр болсон гэдэг ангиллаа тэр төсвийн ирүүлж байгаа файл дотроо баг нь мөрөөр тодорхой явуулаад өгөөч гэдэг хүсэлтийг саналыг яриагаар үгээр бичгээр яриад жил гарan болж байгаа байхгүй. Тэгэхээр өмнөөс ингээд яг тэр хэлсэн шиг ингээд явуулахгүй, ирүүлэхгүй байгаа гэсэн. Тэгэхээр ийм ирүүлэхгүй харагдахгүй байгаа юмн дээр бид нар энэ нь их байна, энэ нь зөв байна, буруу байна гэдэг ямар хэлэлцүүлэг хийх юм бэ? Миний хувьд бол тийм байр суурьтай байгаа байхгүй. Нөгөө талаасаа бид нар ингээд одоо жишээлбэл ингээд хэлэхээр 100 хоног болсон засгийн газар гэж яриад байгаа байхгүй. Би одоо 3 жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл яам дээр очиод яг энэ төсвийн баг нь мөрний талаар ярихад би нэг л сангийн сайдыг харсан. Өнгөрсөн жил гишүүн болоод анх удаа улсын төсөв ярьж байхад бид тэр сангийн сайдыг харж ирсэн. Одоо энэ удаа шинэ засгийн газар одоо тэ шинжлэгдээд нэг сангийн сайд яг хавьяарэл байгаа. Би баг 3-4 жил ганц л хүний харсан. Тэг нэг хүн ингээд нэг сайдаа хийгээл тэр баг нь үргэлжлэл юмаа хийж байгаа бол яагаад 100 хоног гэж яриад байгаа. Энд чинь нэг туршлага байх ёстой зү. За нэгдүгээр логик нь хаана байгааг би ялахгүй. Хоёрдугаарт гэвэл бид нар ингээд огт байхгүй зүйл хүсэв. Эсвэл нэг зам бариад гэж гуугаагүй. Би байшин барилга хийгээд өгч гуугаагүй. Би ганцхан иргэдэд болон гишүүдэд надад миний ард байгаа хүмүүст ойлгомжтой хэлээр төсвөө ил тод байлгаад өгөөч л гэж байгаа. Ингэж томьёолох нь хүртээмжийг сайжруулах одоо бүр анхны хэсэг байхгүй. Тэр л хэсэг тийм тодорхой биш учраас би энэ дэр маш их гомдолтой байгаа гэсэн. Тэгээд хэлээд байхад сонсохгүй байна гэдэг чинь дүлэн яана гэсэн. Тайлбарлаад зааж өгөөд бүр ингээд гарын авлага боловсруулад өгж явахад хийхгүй байна гэдэг чинь сэтгэлгүй байна гэсэн үг байхгүй. Тийм ийм л байна гэсэн. Төсвийн 2 дахь хилцүүлэг дээр одоо жишээ нь таны хэлээд одоо шаардаад хүсэж байгаа энэ зүйлийг оруулах нь боломжтой. Яг гоо гишүүд бол зарчмын зөрүүтэй санал оруулах боломжтой. Би зарчмын зөрүүтэй санал оруулах зорилготой байгаа. За тийм миний саналыг бас бусад улсын хурлын гишүүд ч гэсэн ойлгож дэмжисэ гэж бодож байна. Энэ нь нөгөө мөрийн хөтөлбөр, нөгөө засгийн газрын хөтөлбөр, нөгөө олон улсын өмнө хүлээсэн амлалтаа биелүүлэхэд үнэхээр чухал алхам болно. Энэ бол. Тэгэхээр эдгээр юунда байгаа гэхээр надад бол зүгээр жоохон залхуураад байгаа санагдаад байгаа байхгүй. Ингээд дахиж бичиг цаасаа хөдөлгөөл яг угаасаа төсөв төлөвлөгөө байгаа. Гэтэ хаана нэг нь харагдахгүй байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр зэрэг англи зэгслэг асуудал төр залхуураад байна л гэсэн үг. Тэгэхээр сэтгэлгүй юм шиг санагдаад байгаа. Яг одоогийн байдлаар байнгын хороодууд хойшилж байна. Ер нь бол Монгол Ардын намсуулын 2 удаа одоо бүлгийн хурлаа хийгээгүй хойшлуулсан гэдэгт тэгж байна. Яг төр барьж байгаа олонхын намын бүлэг одоо улс төрийн зарчмаа одоо шийдэхгүй байна гэдэг ч юм бол төр улсын ажил бас тэр ирээр хойшилж байна л гэсэн шүүмжлэлийг бол иргэд тавьж байгаа. Та үүндээ одоо хэр санал нийлж байна? Тийм зөв штэ. Угаасаа хариуцлага хүлээх ёстой мөрийн хөтөлбөр гэж байгаа. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр дээр жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой 6 зүйл заалтын тухай ярьсан байгаа. Энэ нь засгийн газрын мөрийн хөтөлбөрт бас орсон байгаа. Би энэ мөрийн хөтөлбөр энэ төлөвлөгөөг бариад өөрийн ажлаа босруулаад явж байгаа. Төлөвлөгөө гаргаад явж байгаа. Энийг нь дэмжиж хамтдаа орж ирчээд одоо орж ирсэн хүнийхээ саналыг орж ирсэн бодлогын маань дэмжихгүй энийгээ хэлээд чигээд ингээд зарчмын юм шаардахаар өмнөөс шал өөр хариу яваад байгаа байхгүй. Нүүрсчин болгоод алтны 8 чин болгоод байгаа. Энэ хэрүүл урвал ийм хэвээр байх юм бол намын шинжилгээг би одоо хаанаас нарахаа мэдэхгүй байна. Сошиал дээр бас таны зураг хөрөхтэй ер нь бол нүүрстэй холбоотой улсаа дээр юмсан алтчин томолчин гихчлэн бас мэдээлэл явж илээ. Тань тал дээр ямар байр суурь хийх вэ? Ер нь 126 гишүүд бүгдээ хоорондоо хамаатан садан нийлж байгаад энэ улсад томж дээрэмдэд байгаа юм шүү. Тийм. Яг уу та нар одоо яг хүмүүс ингээл буруу мэдээлэл авж байгаа хүмүүсийн хувьд бол уучлаарай маш их бухимдал хүрүүлж байгаа байх. За би бас өөрийнхөө одоо баг өнгөрсөн 20 жил хамтран ажилласан анагаах сургуулийн багш нар хамт олон байгууллага хүмүүсээс уучлал хүсье. Би тэр хүмүүстэй хамт ингээд завсаргүй ажиллаж ирсэн. Би хаагуур нь алт нүүрсний бизнес хийж явсан байхаа гэдэг бол өөр айгүй юм инээдтэй хэрэг байна. За хоёрт гэвэл ер нь ингээд одоо нотлох баримт гээл нэг юм байсгээл нэг мэдээлэл өгöd байгаа.
Одоо бид нар чи 21-р зуунд амьдарч байгаа шүү дээ, тий. Бид нар нэг юм хөө нэгдлийн үеийн олдвор хуваалцаагүй шүү дээ. Нэг дээр үеийн олдвор шиг хитэн цааст хуваалцчаал тэрийг нотлох баримт гэл нөгөөтийн нэг хэсэг хүмүүс нь сэвэл ерөөсөө ажил хийхгүй байгаа байхгүй юу. Энд чинь ингээд ар гэрээ маань амар тайван байхгүй байна. Дээрэс нь нэг уулзалт хийгээд ингээд явхлаар дундуур нь оруулж ирж хэрүүл хийгээд байна. Энд хин хожих юм? Хинч хожихгүй хохирж байгаа нард иргэдэл болж байгаа байхгүй. За нөгөө талдаа ер нь одоо энэ муухай хар гүтгэлэг ч юм уу худлаа хуурмаг мэдээлэлээр ингэж сэвнэ гэдэг чинь ирээдүйн хойчууд асар их хортой. Одоо манай жинзгийн чинь факт чек хийгээд үзсэн. Мэдээлэл шалгаад үзчихдэг. Тэгэл нэг тэр мэрэг чинь ингээд шалгаад үзчихдэг юм дээр хэнийг ялна, хэнийг хуурна гэж ийм мэдээлэл явуулдаг юм боо мэд. За дээрэс нь нэг яг энэ тэр сошиал мэдээлэл амар инээдтэй юм байгаа байхгүй. Жишээлбэл хажуу айлын өвөө эмээнэр хүүе зургатаар ярьсан, сондор бичсэн үнэн штэ гэж ярьдаг шиг инээдтэй юм яваад байхгүй. Бүх юм нь хоцрогдсон, хуучирсан мэдээллийг сэвээд зураг тавьснаа хүнийг ингэж доромжилдог. Тэгээ энийг улсруу гэж нэрлэдэг байгаа байхгүй. Ийм баймаргүй. Энүүний хооронд ямар ах хэвтэй гэхээр саран чулууны төр төсвийн яриад байгаа бодлого нь буруу байна. Сангийн элдв байдлыг ийм арга замаар хийвэл тохиромжтой. Энд чинь зарчмын хувьд болохгүй байх гэдэг шүүмжлийг ярьж мэтгэлцэн хийж улсруу хэмээр байгаа байхгүй. Тэгэл ийм ажил ярихаар өөдөөс ингээл хэрүүл ингээл гаргаж ирээд байгаа юм. Энэ арга барилаа одоо энэ болох хэрэгтэй шүү дээ. Миний бодлоор бол тийм ерөөсөө би энэ өгүүлбэр болгоныг би цагдаад өгч үнэн мөнийг гаргах болно. Тийм. Хуулийн байгуулалт танд нугасаа. За.